Монгол орн бол залуусын орн. Хүн амын талаас илүү хувийг 36 хүртэлх насныхан эзэлдэг. Тийм ч учраас эдс сурч хөдөлмөрлөж хийж бүтээх насандаа яваа Монгол залуусынхаа эргэн тойронд өрнөж буй үйл явдал толгомдож байгаа асуудлыг хөндөж гарц хайх зорилготой залуусын эргэн тойронд нэвтрүүлгээ эхлүүлж байна. Ингээд сэтгүүлч миний зайлшгүй хөндөх ёстой гэж үзсэн нэн тэргүүний асуудал бол залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажлын байр. Чухам яагаад энэ сэдвийг сонгох болсон шалтгаанаа юун дөрөнд танилцуулъя. Бид нар залуучуудад зориулсан нэвтрүүлэг хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр залуу хүн сайхан амьдрахын тулд юу хэрэгтэй гэж боддгоосоо бидэнтэй хаваалцаач. Эдийн засгийн хувьд өөртөө жоохон боломжтой хэрэгтэй гэж боддог. Ажлын байрнууд их байвал болно гэж бодож шүү дээ. Хамгийн гол нь эрүүл мэнд хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэнд, нэмэлт орлого ол зайлшгүй хэрэгтэй. Залуу хөгжихийн тулд орлого хэрэгтэй. Орлоготой олохын тулд мэдээж ажлын хайжгаар хийх боломжтой ажил хөдөлмөр хэрэгтэй. Залуу хүн чинь одоо энэ хэд бол эрүүл бий. Тэгээ боловсрол эрүүл бий дугаас сараалах орчин гэдэг чинь тиймэрхүү тэгээд хөдөлмөрч авах хэрэгтэй. Зэт бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Нийгэмд тэгээд сайн сайхнаагаа биелүүлэхийн тулд тодорхой хэмжээний нэмэлт орлоготой байх хэрэгтэй. Тэгээ нэмэлт орлого хийхэд бол залуу өөртөө ихтэй ямар ч ажлыг ер нь голохгүй шин сэтгэлээсээ эхэлэх хэрэгтэй те. Мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэгээд мэдээж маш сайн дээд боловсролтой байх хэрэгтэй. Мөн найдвартай ажлын байртай байх хэрэгтэй гэж бодож байна. Энэ ярианаас залуучууд маань боловсрол, эрүүл мэндийг эрхэмлэхийн зэрэгцээ, ажилтай, орлоготой, амьдралын баталгаатай байхыг чухалчилдгийг харж байна. Ерөөс хөдөлмөр хүнийг бүтээсэн гэдэг. Тэгвэл тэр хөдөлмөр эрхлэх боломж, баталгаатай ажлын байр, тогтмол орлого нь хэр олдоцтой юм бол? Нэлээд олон газраар очсон, сайт болон хөтөлбөрийн биржүүдээр очиж ажиллах орлогчтой ангид бүгсэн. Тэгээд ажлын хувьд болохоор ерөөхдөө нэлээд бага цөөн. Тэгээд бас нөгөө нэг одоо зал дөнгөж бид нар чинь төгссөн оюутан болохоор амар туршлага их заад юм лээ. Уул нь ажиллаж ирсэн туршлага олж авах хэрэгтэй гэдэг. Тэнгүүт нь ажлын байрнаас нь ажлын туршлага шаардаад байдаг. Тийм болохоор жоохон асуудалтай байдаг л та. Аав ээжийнхээ халаас хотыг 4 жилийн турш шавхан байж, арайхийн ихтэй сургууль дүргсэн залууст өнөөдөр яагаад шуудхан ажил олдохгүй байна вэ? Ажилгүй иргэдийн 60-аас дээш хувийг яагаад 16-аас 35 насны залуус эзэлж байна вэ? Ихтэй сургууль төгсөгчдийн ердөө 30% нь мэрэгчлэрээр шууд ажилд орох аз таарч байгаа тоон судалгаанууд өнөөдөр бидэнд нэгийг өгүүлж хоёрыг сануулна. Уг нь залуусын төрлөг энэ нийгэмд бүтээгч хүчин байж, эдис бүрээрээ ажиллаж, туршлагажиж явах учиртай. Асуудлын гол нь залууст байна уу? Эсвэл төрийн бодлогоос үүдээд байна уу гэгчлэн учиг цааш хөврөх ажээ. Нэгэнт залуучуудтай холбоотой нэвтрүүлэг хийж байгаа тул энэ асуудалд Монголын залуучуудын төв байгууллага чухам ямар байр суурьтай байгааг мэдхээр залуучуудын холбоог зорилоо. 2012 оноос Монголын залуучуудтай холбоо шинэ бодлого, зорилт мөн шинэ одоо ингээд хөтөлбөртэйгээр одоо нэгэн одоо шинэ баг болж одоо орж ирсэн. Тэгээд үүнээс хойш бол бас залуучуудынхаа нэлээд олон асуудлууд дээр илүү их ойрхон бай, хөрсөн дээр нас буусан тэдний бас ингээд өнөөдөр үнэхээр одоо бодит амьдрал дээр нь тулгарч байгаа. Үнэхээр одоо гараад гудамжинд явах жишээ залуучууд маань ямар одоо асуудлууд байна, яаж шийдэж болох уу гэдэг тал дээр нь одоо манай багийнхан илүү ингээд түлхүү бас ажиллахыг ингээд хичээгээд одоо явж байна те. Тэгэд мэдээж хэрэг залуучуудад бол маш олон асуудлууд байдаг. Мэдээж тэрийг одоо манай судалгааны багийнхан ч юм уу ингээд багцлаад ингээд үзэхээр бол яг үнэндээ бол цөөхөн 5-6хан л асуудал байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал, гэр бүлийн асуудал, орон сууц, эрүүл мэнд, боловсрол гэсэн ийм үндсэн 5 зүйл дээр бид нэр илүү их залуучуудын байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй байна гэдэг энэ бид нар бодлогоо бол анх 12 оноос тодорхойлоод ингээд өнөөдөр ажилтаа бол нэлээд ингээд шамдаад залуучуудтайгаа ойрхон ингээд ажиллаж байна. Монголын залуучуудын холбоо бол төрийн бас байгууллага. Гэвч эднийх залуучуудын ууган бөгөөд төв байгууллага гэдэг утгаараа залууст хамаарагдах сайхан муухайг хамтд нь өрсөөр өдийг өрсөн. Энэ ч утгаараа залуучуудын өмнөөс төрд дуу хоолойгоо хүргэж тэдний өмнө тулгардаг нийтлэг асуудлыг шийдэхин төлөө явах ерөнхий жанжин шугамтай. Жухам тиймээс л энэ байгууллагын толгойн өвчнүүдийн нэг нь залуусын хөдөлмөр эрхлэлт гэх сэдэв болсоор боджээ. Монгол улсын хүн амын 70% залуучууд төлж штэ. Тэгэхээр залуучуудын өмнө тулгамж байгаа асуудлыг өнгөрсөн хугацаанд ингээд бүх хүний нүдэн дээр ил байв. Ажлын байрны тухай асуудал хамгийн чухал байхгүй. Тэгэхээр энэ ажлын байранд залуучдыг оруулах, зуучлах, нэг талд нь эрэлт, нөгөө талд нь хэрэгцээ байна штэ. Энэ хоёрыг ухаалгаар зохицуулах төрийн маневрууд гэдэг үүднээс залуучдын байгууллага өөрөө дэрэгтэй хөдөлмөрийн биш тус өөрөө илүү шүүрхэн ажил гэдэг л оггүй. Хоёрдугаар залуучуудын ажил хайгаад шаналж байгаа
Монголын залуучдын байгууллага Монголын залуучдын хөдөлмөрийн бирж өөрөө шалж байгаа шүү дээ. Тэр утгаараа залуучууд хамгийн чухал тулгамж байгаа асуудал юм бол ажлын байрны асуудал. Тэгэхээр энийг хажуудаа байлгах нь бол хамгийн эрүүл үзэгдэл гэж бодож байгаа. Ер нь дэлхийд ихэнд угаасаа ихтэй сургуулиуд, залуучдын NGO-ууд бүгд л хажуудаа хөдөлмөр зөрчлийн байгууллагатай байдаг шээ. Ажилгүй иргэдийн талаас илүү хувийг сүүлийн жилүүдэд тасралтгүй эзлэх болсон хэдэн мянган залуусын асуудлыг тэд бие дагаад шийдчих боломжгүй. Гэхдээ бас ч зүгээр суугаагүй юм байна. Монголын залуучуудын холбооноос оюутан залуусын хөдөлмөр эхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор залуучуудын хөдөлмөрийн төв биржийг дэргэдээ ажиллуулах болсоор чамгүй хугацаа үджээ. Монголын залуучдын холбоо 2012 онд Монгол Улсын засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж хөдөлмөрийн яам хожим бол нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам байж байгаа. Хөдөлмөрийн яам гэдэг тусдаа бие даасан салбарын яам байгуулагдсантай холбоотой. За тухайн яам залуучдын хөдөлмөр эхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллая гэдэг санал санаачлагыг бол тавьж бас хэд хэдэн уулзалтуудыг зохион байгуулсан байгаа. Эдгээр ажлууд маань үр дүнгөөгч 2013 оны 6 дугаар сард Монголын залуучдын холбоо болоод хөдөлмөрийн яам залуучдын хөдөлмөр эхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талаас хамтарч ажиллах 3 жилийн хугацаатай санамж жижиг байгуулсан. Тэгэхээр 2013 оны 6 дугаар сараас яг энэ санамж жижигний хүрээнд залуучдын хөдөлмөрийн төв бирж гэсэн бие даасан хөдөлмөр зуучлалын байгууллагыг байгуулж залуучуудад хөдөлмөр зуучлалын үйлчлэгээ үзүүлэх, шинэ ажлын байр бий болгох, залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, ажил зуучлах зорилготой зорилгоор үйл ажиллагаагаа зохион байгуулж эхэлсэн байгаа. Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуучуудын хөдөлмөрийн төв бирж байгуулагдсан цагаас хойш 32 мянган орчим ажил хайгч залууст үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс 20,619 нь ажилд амжилттай зуушлагджээ. Чамлахаар Чангатга. Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн энэ бүхнийг зөвөр сууж байгаад бүтээчгээг нь лавтай. Тэд ажил олгогчтой харилцаа тогтоож, байнгын ажлын байрны эрэлтийн сангаа нэмэгдүүлэх, найдвартай харилцааг бий болгох зорилгоор арга хүрхэхгүй хүний бүрэлдэхүүнтэй ууггүй ажиллаж байгаа нь сурвалжлагын явцад анзаарагдаж байна. Тэд ингэж ажилласныхаа хүчинд эдүгээ 500 холт авсан ажил олгогч нартай байнгын харилцаа тогтоож чадсан байна. Байнгын ажлын байрны зуучлуулагчдын дийлэнх нь 500-аас 700 мянган төгрөгийн цалинтай ажилд орцгоодог гэжээ. Манай байгууллагаас дандаа мэрэгжлийн хүмүүс байгаа, хүний нөөцийн мэрэгчлэлтэй. Байгууллагаас ирсэн анкетын дагуу эндээ анхан шатныхаа шалгуултыг явуулаад үнэхээр болж байна, тэнцэж байна гэсэн хүмүүсээ тухайн байгууллагад зуучилж өгдөг байгаа. Ажил олгогчдын өдөрт 20-30 хүмүүс ажил хайж ирдэг байгаа. 30-аас 40% нь байнга ажилдаа орцсон байдаг. Үнэхээр ажилд хайж байгаа хүмүүсээс нь ороогүй тохиолдол байх юм бол тэр хүмүүс рүүгээ бид нар байнга уцтаж лавлаж асуудаг байгаа. Би ингээ Батаршигч гэх хувийн компанид хятад хэлний орчуулагчаар 2-3 сар гаруй ажиллаж байгаа. Энд орохдоо Монголын залуучуудын холбооны төв биржээр дамжуулж орсон. Тэгээд яагаад заавал энэгээр зөвшөөрж орсон бэ гэхээр үн төлбөргүй тэгээд илүү найдвартай бас нэг залуучууд байдаг утгаараа илүү сонирхолтой санагдаа би бүртгүүлээд энэ ажилд орсон байгаа. Нөгөө орыг гэсэн ажилдаа зуршлуулад тэгээд сарын хугацаанд орсондоо их баяртай байна. Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагаа үндсэн чиглэлүүдийн нэг оюутан залуусыг цагийн ажиллаар хангах юм. Монгол улсад цагийн ажлын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах тухайлсан хууль байхгүй. Гэсэн хэдий ч уг биржээс оюутан залуусыг цагийн ажил зуучилж, ажил олгогч, ажилтан хоёрын хооронд үүсэж болох бүхий л асуудлыг батлан даах байдлаар асуудалд хандсаар өдийг хүрчээ. Ажилтай, орлоготой Монгол залуу хөтөлбөрийн хүрээнд анхлан ажил хэрэг болж ирсэн цагийн ажилд зуучлах энэхүү үйл ажиллагааны талаар залуусч мэдээлэл сайтай болсоор байгаа нь ажиглагдаж байна. Ажил хайгч залуусын насыг дотор нь үежилбэл хамгийн идэвхтэй ажил олгогчд нь 16-аас 22 насныхан байна. Энэ нь оюутан залуус суралцахын хажуугаар орлого олох хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулж байгаа юм. Сайн байна уу? Сайн байна. Тэгэхээр бид нэр залуучуудын тухай нэг нэвтрүүлэг хийж байгаа юм л да. Өөрөөс чинь цагийн ажлын талаар ярилцлага авах гэсэн боломж байна уу? За болно. Залуучуудын хөдөлмөрийн төв бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр цагийн ажил төслийг хэрэгжүүлээд 3 жил гаруй болж байгаа. Энэ хугацаанд бол маш олон залуучуудыг цагийн төр ажлын байранд зуршлаад байна. Өдөрт яг цагийн ажилд нэг 30-аас 80 залуу бол байнгын цагийн ажлаа хайгчаар ирж бүртгүүлдэг байгаа. Яг энэ дундаас залуучууд маань яг хэдийгээр цагийн ажилд бүртгүүлж байгаа боловч нөгөө ирсэн ажлын байруудыг маш их голох тийм асуудлууд их гардаг. 7 хоногт бол нэг тогтмол 70-аас 80 залуу бол яг тогтмол ажлын байран дээр очиж ажилладаг гэсэн манай судалгаа байгаа.
Цагийн ажил маань болохоор одоо залуучуудын яг ирж байгаа сонирхол нь болохоор би ингээд цагийн ажил яа гэж ирдэг. Гэхдээ тэдний хүсэж байгаа юм нь болохоор ингээд офисын ажил, амархан ажил те зүгээр ингээд нэг компьютерийн ард сууж агаад өдөрт нэг аюу өндөр цалин авах сонирхолтой байдаг. Монголд бол цагийн ажил тэр болгон хөгжөөгүй. Бидэн дээр ирж байгаа цагийн ажлуудын дийлэнх нь ерөнхийдөө нэг тийм борлуулалтын ажил, за тэгээ хар бор ажил буюу одоо барилгын дараах цэвэрлэгээд барилгын туслах, зам болон бүтээн байгуулалтын салбарт маш их ирдэг. За мөн дээрээс нь үйлчлэгээний салбар буюу одоо зөөгч, угаагч те борлуулагч, за дийлэнх нь ер нь судалгааны ажлууд маш ихээр ирдэг. Бага тэгээд ажлын хөлс нь гэх юм бол өдрөөр цагаар бол нэг дунд чинь 2500-аас 3000 төгрөгийн хооронд байдیں۔ Гэхдээ цагийн ажил олгож байгаа байгууллагуудын маань дийлэнх нь хагас өдрөөр буюу бүтэн өдрөөр одоо цалингаа тавьдаг. 4 жилийн хугацаанд бас одоо нэг мэрэгчлээ сураад өгсөн залуучуудыг оюутан байх хугацаанд нь суралцж явах хугацаанд нь мэрэгчлэр нь дадлагжуулах, тодорхой хэмжээний дадлаг туршлагатай ажлын одоо дүртэй болсон байх зорилгоор цагийн ажлын дэвтэр гэдэг одоо шинэ дэвтрийг хийж хэрэглээнд нэвтрүүлсэн байгаа. Тэгээ өөрөөр хэлэх юм бол ажил хийж байгаа залуучууд маань цагийн ажлын дэвтэр дээр хизээ хаана ямар ажлыг ямар хугацаатаагаар ямар одоо үүрэг даалгаврыг биелүүлж хичнээн дөрөвний цалин авсан гэдэг мэдээллүүдийг нэг бүрчлэн бичдэг. За ажиллагч байгууллага болон зуучилж байгаа залууч төлбөрийн төв биржээс дэрийг нь баталгаажуулдаг. Магадгүй тодорхой хугацааны дараа ихтэй сургуулаа төгснөхийн дараа цагийн ажлынхын дэвтэр дээр за энэ оюутан бол нийт тэдэн цаг ажиллаж тэдэн төгрөгийн цалин авсан байна гэдэг судалгаа гарах боломжтой байдаг. Ингэснээрээ нөгөө тухайн шинэ төгсөгчд, тухайн залууд ажлын бас түүхийг бий болгож байгаа юм. Анх би цагийн ажлын хийж мөнгө олох хэрэгцээ гараад тэгээд анх залуучдын холбоогоор 2013 онд 1-р курстэй анх эхэлж орж ирсэн. Тэгээд өдийг хүртэл цагийн ажилнаар ингээ хийж байгаа. Би жишээ нь боршуур тараах, тэгээд зөөгч, ханийн тийм материалууд наах тиймэрхүү ажлууд хийжсэн. 100 цагийн ажил бол хийгдсэн байна. Тэгээд хамгийн ихтэй гэх юм бол одоо номын одоо хэвлэх үйлдвэрт ажилласан. Тэгээд тараах материал болон тэгээд бусад судалгааны ажлууд гэх мэт тэгээд одоо барилгын цэвэрлэгээ болдог. Тиймэрхүү ажлуудын бол жагсаалт гарсан байна ерөнхийдөө. Зуучилж байгаа байгууллагын төр нэг баталгаатай байдаг учраас тухайн байгууллагууд гэх юм бол баталгаатай үйл ажиллагаанууд гэж явуулдаг. Тэгээд нэг ихтгэл төгс байдаг нь сайхан байдаг. Залуучуудын хөлбөрийн төв биржээр дамжиж ажилд орсон залуусын сэтгэл өндөр байгааг та энэхүү ярианаас харсан бизээ. Эндээс хүн өөртөө зоригтой, ажил хий гэсэн чин нэрмэлзэлтэй байхаас танд тохирсон боломжууд ямагт нээлттэй байгааг харж болох юм. Оюутнууд цагийн ажил хийж олсон мөнгөөрөө хичээлийн хэрэглэгт хүн ном тохимол их хвчлэн авдаг. Ахын хэрэгцээндээ ч илүү чийлдэг байна. Энэ маягаар цагийн ажил хийгээд явхад аав ээжээсээ сар бүр авдаг мөнгөний хэмжээ эрс буурч өрх гэрийн амжиргаандаа нэмэр тусаа өгөхүйц сайн үс бүтээдэг хэмээн тэд онцолсон юм. Үнэхээр бодиттой хувь нэмэр бол оруулж чаддаг. Тухайн одоо ангаах гэдэг бол үнэхээр амар олон ном авдаг. Үнэхээр их санхүү бол хэрэгтэй. Тэр бүгдэд гэх юм бол би заавал аав ээж гэж гойхгүйгээр тухайн хүмүүсийг нэг ч удаа олдгоо нэг одоо мөнгийг нь өөрт нь байлгаад өөрөө олж байгаа юм гэдэг чинь бол илүү үр дүнтэй, илүү сайхан байгаа л да. Би бол сургалтын төлбөр дээр бол нэг асуудалгүй байсан. Гисэн хэдий ч ингээд холоос явдаг учраас ингээд автобус унааны мөнгө төгрөг тэгээ бас ойр зургийн хэрэгцээндээ зориулсан мөнгө бол олдог байсан. Ажилд оруулсан залуусаа эднийх за ажилтаа болсон юм чи бидэнд одоо хамаагүй гэд орхидоггүй нь олзорхоштой санагдлаа. Араас нь заавал сураг ажиг тавьж ажлын байран дээр нь ямар асуудал үүссэн, ажил гориглогч өөрийн ямар талдаа анхааруул зохиох зэрэг асуудлаар ажил олгогчтой ярилцдаг. Ингэснээр ажил зуучлуулагч залуустай ажил олгогчийн хүсэлтийг уламжлах, үүсэж болох асуудлыг нэхэн сануулгах зэрэгээр эргэх холбоотой ажилдаг байна. Түүнчлэн ажил хайгчийг шууд зарлагдсан ажлын байлуу явуулж чаддаггүй сайн талтай. Тодорхойлбол ажил эрхлэх сонирхлоор эднийд бүртгүүлсэн залууст тухайлсан зорилттой сургалтуудад шаардлагатай тохиолдолд хамрагдах үеч гардаг байна. Энэ байдлаар зорилттой сургалтанд 7200 орчим залуус хамрагджээ. Хүмүүс хоорондын харилцаан дээр үндэслэгдэж нийгмийн бүхий л амьдрал өрнөж байна. Энэ хэрээр сайхан муухай өдрүүд үргэлжилдэг. Үүний нэгэн адил залуучуудын хөлбөрийн төв биржийн ажил өдөр бүр асуудалгүй нэгэн хэмээр урагшлна гэж үгүй. Эл бирж, ажил олгогч, ажил хайгч хоёрын дунд давхар хариуцлага урьж ажиллаж үгүй гэдэг утгаараа тэдэнд зохицуулах ажил мунтахгүй. Тэгээ үндсэндээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд нэг 10,000 орчим залуучууд байнгын ажил хайж бүртгүүлсэн. За мэрэгжилтэй, мэрэгжилгүй, нарийн мэрэгжилтэй, за залуу
настай хэмжлэн маш олон төрлийн хүмүүс бүртгүүлдэг байгаа. Тэгээд эдгээр хүмүүсээс бид нар нэг 3200 орчим одоо ажил хайгчдыг бол байнгын ажлын байранд зуучилж ажилд оруулсан. Тэгээд 2016 оны 5 сарын байдлаар нийт одоо 3200 ажилд орсон ажил хайгчийн маань ердөө 200 гарна нь тухайн ажлын байран дээр үргэлжлүүлээд ажиллаж байгаа. Тэгэхээр ажил хайгч залуучууд маань ажил горилогчид маань одоо нэг ажлын байран дээр тогтвортой урт хугацаанд ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлт эндээс гарч байгаа. Тэгээд ажлын байран дээр бол маш олон асуудлууд гардаг. За ихэнх асуудлуудыг хөдөлмөрийн тухай хууль, бусад одоо энэ хууль тогтоомжийн хүрээнд асуудлуудын шийдвэрлэгийг хичээж ажилладаг байгаа. Тэр хүрээнд бид нар бас ажиллуулагч байгууллагуудтайгаа ажлын байрны захиалга авахаас өмнө ажлын байрны захиалга авах, зуучлах гэрээг бас байгуулдаг байна. Одоо манай дээр жишээлбэл нөгөө цагийн ажил хийж байгаа залуучууд маань одоо бид цагийн ажил хийх хүсэлтэй байгаа авч дийлэх нь бас их айгүй хариуцлагагүй залуучууд их гардаг байхгүй юу? Энэ юу гэхээр бид зуршлуулах гад нөгөө газар очингуудаа залуучууд уцаараа оролдох ч юм уу эсвэл нөгөө цаг нөхцөх байдлаар одоо хурдхан шиг л ажиллаад цалингаа авах сонирхолтой залуучууд ихэвчлэн байдгаас ажлын байраа алддаг. Нөгөө талдаа маш хариуцлагатай мундаг залуучууд байгаа. Одоо жишээлбэл тогтмол 3 жил зуршлуулад ажиллаж байна оюутан байх хугацаанд тий. Тэдгээр оюутнууд нэг газараа маш сайн ажилласан тохиолдолд нөгөө байгууллага нь за ингээд цагийн ажил гарах болгонд одоо чамайг дуудъя гэх тэндээ нэгсэндээ байнгын ажилтнаар орчиж байгаа байхгүй. Хэрвээ тэр хүүхэд сайн ажиллах юм бол чи манай дээр төгсөөд бас ингээд манай дээр үргэлжлүүлээд яг ажиллаж болно шүү гэсэн санал авсан залуучууд ч гэсэн маш их байгаа. Залуучуудын хөдөлмөрийн төв гэржийн ажил ингэж баг багаар урагшилж, явуулж байгаа үйл ажиллагаанаасаа өөрсдөө суралцаж, дадлагжиж байна. Нэгэнт цагийн ажлыг зохицуулах тухайлсан хууль эрхцэн орчин байхгүй тул тэдний ажил үндсэндээ харилцаа, итгэлцэл, найдвартай байдал дээр тогтдог гэж болох юм. Энэ маягаар үргэлжилдэг тэдний ажлын үр шимээр цагийн ажлаас оюутан залуус байнгын ажил руу шилжих, төгсөөд ажлын хурлага авах зэргээр хөдөлмөрлөж аж төрхийн сайхныг мэдэрцгээж байна. Одоогийн байдлаар нэг байгууллага байна. Тэр нь болохоор ном хор гэдэг нэг хэвлэг үйлдвэр. Тэр бол хүссэн үедээ хүссэн цагаараа ажиллах боломжтой ирээд ажиллаарай гэсэн. Энэ бол үнэхээр нэг сайхан байж байгаа. Энэ миний хамгийн анхны ажил байсан. Энэ байгууллагаас зоочлуулаад энэ үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Нийслэлийн А бүсэд байрлах Монголын залуучуудын холбоо 4 давхар байрныхаа нэлээд хэсгийг түрээсэлдэг. Гаднаа автомашины том зогсоолтойгоос ахуулаад үүдэндээ тоглог гихчийн угтах хэсэгтэй. Ер нь эднийх ядуу харагддаг бай. Тодруулж хэлбэл энд мөнгө эргэлдүүлж том төсөл хөтөлбөрөөр зохиод сууж байдаг их нийтлэг ойлголт олон нийтийн дунд байдаг нь нууц биш. Сүүлийн үед хил ам татлах болсон алдарт 600 сая төгрөгийн санхүүжилттэй гэгддэг ажилтай орлоготой Монгол залуу хөтөлбөрч үнийг тойроогүй юм. Үнэхээр ч хөдөлмөрийн яам Монголын залуучуудын холбоо залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран ажилтай орлоготой Монгол залуу хөтөлбөрийг зуны 2 сарын турш амжилттай хэрэгжүүлсэн билээ. Тухайн үеийн ерөнхий сайд Алтан хоёг, хөдөлмөрийн сайд Санж Матав, ерөнхийлөгчийн тамгын газрын дараа цагаан нарын томчуудыг оролцуулан үндэсний хэмжээний чуулган хүртэл төслийнхөө үр дүн тайлагных ажлыг хийж байсан уг хөтөлбөрт зарцуулагдсан гэддэг 600 сая төгрөг зөв зарцуулагдаж чадсан нь. Төслийн мөнгийг хэрхэн зарцуулах талаарх төлөвлөгөөн дээр хөтөлбөрт хамрагдах залуус зориулна тусгайлсан цахим хуудас үүсгэн бүтэн жил доголдолгүй ажиллах төлбөрт 38 сая төгрөг зоосон байсныг хэвлэлүүд шүүрэн авч байлаа. Залуучууд хөдөлмөрийн төв биржийн тухай цагийн ажлын системийг боловсронгуй олгох, за энэ хөдөлмөр зуучлалын үйлчлэгийг ерөөсөө цахим хэлбэрт шилжүүлэх, заавал ажиллуулагч байгууллагууд нь юу гэдэг биеэрээ ирээд юм уцаар холбогдоод нээлттэй ажлын байрны захиалгаа өгдөг биш, ажиллуулагч ажил хайх залуучууд нь заавал ирж бүртгүүлдэг биш, бүгдээрээ гэртээ сууж агаад эсвэл одоо интернеттэй орчинд нэг систем рүү нэвтрээд бүртгүүлээд ажил хайгч нь ажиллаа хайдаг ажлын байрныхаа мэдээллүүдийг аваад холбогддог ажиллуулагч байгууллагууд нь нээлттэй ажлын байруудаа одоо зарладаг ийм системийг хийх зорилготой байсан. За энэ системийг бид нэр хийсэн хөдөлмөр зуучлалын ухаалаг систем MyJobs-ийг юм гээд ажиллуулагч байгууллагууд ажлын байрныхаа захиалгыг зарладаг, нөгөө талд нь ажил хайгчдад бүртгүүлдэг. За тэднийг бас хооронд нь холбдог ийм одоо систем өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. За нийтдээ нэг 2000 гаруй ажил хайгчид бүртгүүлчихсэн одоо системийг тогтмол ашиглаж байна. За 400 орчим ажиллуулагч байгууллага бүртгүүлчихсэн нээлттэй ажлын байруудаа зарлаж байна. 7 хоногт нэг 500-аас 1000 хүртэлх ажлын байрууд нээлттэй зарлагддаг ийм систем байгаа. За нөгөө талд нь бид нар бас энэ ажил хийж байгаа залуучуудын бид нар бас одоо бүртгэлийн системийг хийсэн байгаа. Энэ бол MyFC юм байна гэдэг залуучуудын холбооны бас үндсэн сайтлууд одоо ажиллаж байгаа ийм систем. Тэгээд ерөөсөө Монголын залуучуудын холбоо бол Монгол улсын 16-аас 39 насны бүх иргэд Монголын залуучуудын холбооны гишүүд байдаг. Тийм учраас бид нар нээлттэй ийм одоо системийг хийсэн. Ажил одоо олгогч байгууллагуудад зориулсан, ажил хайгчдад зориулсан нэг систем. За ажил хийдэг залуучуудад за мөн одоо залуучуудын байгууллагын гишүүн залуучуудад зориулсан нэг систем гэдэг ийм хоёр системийг энэ одоо зардлаар хийсэн байгаа. За зөвхөн хийгээ зогсохгүй одоо энэ хоёр системийг бүтэн жилийн хугацаанд хөгжүүлэх, алдаа дутагдлын зас залруулах,
За олон нийтэд сурчлах гэх мэтлэн олон үйл ажиллагааг энэ одоо төсөвт багтааж зохион байгуулсан. Энэ бол бидний хамгийн сайн мэдих жишээнүүдийн нэг. Цаашлаад уг хөтөлбөрийн хүрээнд яг ямар ажлууд хийгдэв? Ер нь залууст хэрхэн үр нөлөө өгөв? 600 сая төгрөг хайч өгөгчлөө. Өнөө хүртэл тасрахгүй байгаа асуултуудад бид хариулт авсан. Ажилтаа ордогтой Монгол залуу хөтөлбөр гэдээ бас явсан. Тэгээ энэ хөтөлбөр бол бас залуучуудын холбооны хийсэн бас томоохон нэг бодиттой яг үнэхээр залуучуудад амьдрал дээр нь одоо хэрэг болсон энэ хөтөлбөрийн нэг гэж бол нүүр бардам хэлж бас чадчихэв. За энэ хөтөлбөрийн хүрээнд сумын залуус ажлын гараа цагийн ажилласан 3 төсөл бас одоо хэрэгжсэн. За энэ одоо хөтөлбөрийн нийт санхүүжилт нь бол 600 сая төгрөг байхаар бид нар одоо хөтөлбөрийн яамтай санал солилцож хүсэлтээ явуулж за бас одоо энэ зардал, за ажил зохион байгуулах, баг, бүтэц, за бүх ажлууд одоо хөтөлбөрийн яам дээр одоо төрийн бас байгууллагаар ажил гүйцэтгэх шаардлагуудыг хангасан учраас яамтай ажил гүйцэтгэх гэрээг байгуулад за ажилд орсон байгаа. 3-4 удаагийн шилжүүлгээр 520 сая төгрөгийн санхүүжилт Монголын залуучуудын холбооны дэргэд залуучуудын төлөвлөмийн төв бирж дээр орж ирж за бүтэн жилийн хугацаанд хагас жилийн хугацаанд зарцуулагдсан байгаа. Ажил хийсэн юм уу ямар нэг үйлдэл заав шүмж өгдөг. Энэ бол одоо хийгүүл үж ирэхгүй логик байгаа шүү дээ. Хоёрдугаар энэ бүх хүмүүсийн одоо нөгөө сумдаа очоод ажилласан, сумдаа сайхан амьдрэх прожектын хүрээнд очоод ажилласан нийсийн жагсаал лист байгаа. Энийг аудитын байгууллага дүгнээд гаргацсан. Тэгээ өөрөөр залуучдын холбоог хүмүүсийг орон нутагт очиж ажилласаа гэж урайсныг буруутгах гээгүн бол энэ тухай ярих бол илүү зөв. Сумын залуус ажлын гараа төслийн хүрээнд чухам ямар ажлууд өрнөж алдарт 600 сая төгрөг хэрхэн эзэдтэй очсныг залуусын ярианаас хамтдаа сонирхъя. Миний хувьд уулын барьж болсон Эрдэнэт үйлдвэрт яг өөрийнхөө үеийн за шинжлэх ухааны технологийн сургууль, Монгол Улсын сургуулийн нэг 14 залуутай нийлээд 15 болоод баригад болж явж ирсэн. Бид нар өөрсдөө бүгдээрээ уул уурхайн чиглэлээр сурдаг оюутнууд учраас бидний хувьд бол даваа тал болсон л доо. За 2 дугаар курстэй бол ажлын гараа төсөл тамирагтаад явсан. Тэгээ Хинтээ аймгийн 15 залуучууд одоо Багнуур буцаал компани дээр одоо 1 сарын туршид одоо барилгын эхлэлцэд нь бол ажилласан. Бид нар тэнд бүтээн байгуулалтанд 1 сар ажиллахдаа одоо яг ажил дээр гарахаасаа илүүтэйгээр бас ингээд бид нар том тийм практик болчихсон. Тэр хугацаанд бол бид нар бол өглөө яг цагтаа босоод ажилдаа явдаг, орой яг цагтаа ажилласаа буудаг. Тэгээд нэг газараа бүгдээрээ 1 сарын турш хамтдаа байрлаад маш тийм үр дүнтэй сайхан хөтөлбөр болсон гэж миний хувьд бодож байгаа. Үр дүн яг ажилласан хүмүүс л нэг мэднэ л дээ. Миний хувьд жишээлбэл би 7 сарын 23-наас 8 сарын 25-ны хооронд яг өөрийнхөө одоо 15 найзтай хамт яваад тэг 1 сар ажиллаад ирсэн. Ирэхдээ бид нэр за төгчин засгийн газраас бид нар урамшууллаа 200 мянган төгрөг, 500 мянган төгрөг өгч ирсэн. За дээрэс нь Эрдэнэт үйлдвэр бас биднэрт ажлын урамшуул гэж 250 мянган төгрөг өгч ирсэн. Тухайн ажиллаж байгаа хугацаанд бол бид нар бол өөрсдөөсөө ямар ч мөнгө гаргаагүй. Гэхдээ эргээд одоо их сургуультай 9 сар болоод авахт нь одоо юуныхаа сургалтынхаа төлбөрт нэмэлтдэг байдлаар гэр бүлдээ бол бас их тус нэмэр үзүүлсэн. Төсөл хөтөлбөрт хамрагдсан залуус ийм байдлаар цалин хөлсөн авчээ. Сумын залуус төсөл. Оюутан залуучуудад зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох, улс орны болон нийгмийнхээ хөгжил боловсролын салбарт өөрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хөдөө суманд эрүүл мэнд, боловсролын үйлчлэгийг үзүүлэх дээрх зорилгоор 4 мэрэх багийг 2 жил дараалан 21 аймгийн 274 сум руу илгээсэн байдаг. 2 жилийн хугацаанд сумын залуус төсөл маань өөрөө орон нутагт Монгол орон даяар хэрэгжижсэн. Ингээд харахад нийтдээ одоо нэг суманд одоо 8 залуу ажилласан байдаг. Нэг удаагийн одоо ажиллахад одоо 4 залуугийн явсан байдаг. За эдгээр залуучууд маань очиод одоо эрүүл мэндтэй, за мөн компьютерийн хэрэглээ, бизнесээ хэрхэн эхлүүлэх үү гэх мэтчлээ одоо өөрсдийнхөө салбар бүрийн тэр одоо мэдлэгээ сумын ард иргэдтэй, орон нутгийн ард иргэдтэй хуваалцсан ийм одоо байж байгаа. Тэгэхээр эндээс одоо ямар зүйлсүүдийг нэг харж болж байгаа юм бэ? Нэгдүгээрт тухайн сумын залуус хөтөлбөрт хэрэгжсэн залуучууд маань өөрсдөө хөгжиж байгаа. За хувь хүний хувьд те мөн одоо мэрэгжлээ дэвшлүүлэх, тухайн дээр мэрэгжлээр илүү их чадамжих, дадлаг хийх, мөн одоо түүнийгээр дамжуул цагийн ажилтай хийж байгаа, ажилдаа орлоготой болж байгаа. Тухайн зууныхаа улиралд нөгөө талаасаа одоо ард иргэд өөрсдөө хэрэгтэй байгаа тэр мэдээллийг энэ одоо хурдтай мэдээллийн 900-д тэр залуучуудаас мэдээллийг олж авах энэ боломжийг бас олгож байгаа юм давуу талтай. Тэгээ сумд очиод сумын залуучууд болон өндөр настай хүмүүс болон жижиг хүүхдүүдийн зуны амралтаараа чөлөөтэй цагийн ашиглан сургалт болон нийгмийн үйл ажиллагаа явуулсан байна. Хүмүүс их зөвөр хүлээж авсан.
залуучуудаа одоо сум орон нутагт нь ажиллах боловсон хүчингийн чиглүүлж өгч байна. Зөв зөвтэй төсөл болсон байна гэж. Ер нь их нааш тааруулж явж байсан. Бид нар их дэмжиж ажилласан сумын захиргаанаас. Энэ маягаар ажилдаа орлоготой Монгол залуу хөтөлбөр 2013 онд нийтдээ 3474 залуусыг сумын залуус ажлын гараа цагийн ажил төслүүдэд хамруулж 1488 оюутанд 320 сая 441 мянган төгрөгийн урамшуулал олгожээ. Би гэхэд одоо Ховд аймаг дэх одоо тэр төслийг хариуцсан ажиллаж байгаа нэг оюутны одоо цалин буюу одоо 200 мянган төгрөгийн эм цалин урамшуулалтаа л ажиллаж байсан тийм. Урамшуул гэдэг цалин өгсөн ба 200 мянган төгрөгийн цалинтай байсан. Оюутан байхад бол нэмэртэй байлгахад намар ирээд өөртөө хот сонор ч юм уу сургалтын төлбөртэй гэсэн зарцуулж баг гэсэн нэмэр болж байсан. Эхний жилийн үр дүн төлөвлөснөөс сайн байсан тул хөдөлмөрийн яамнаас 2014 онд хөтөлбөрийн цар хүрээг өргөсгөж 10 мянган залууг хамруулах шийдвэр гарснаа төсөл 2 дахь жилдээ хэрэгжсэн байна. 2 жилийн турш сумын залуус хөтөлбөрт нийтдээ 2364 залуус хамрагджээ. Энэ тооцоололоор бол ажилдаа орлоготой Монгол залуу хөтөлбөрийн алдарт 600 сая төгрөгийн бараг тал хувь нь эл төсөлд цалин хэлбэрээр зарцуулагдсан нь харагдаж байна. Үүний үр шимээр сумын залуус хөтөлбөрт хамрагдсад орон нутагтаа ажиллах урам зориг авч нутгаа гэсэн өөдрөг сэтгэлдээ басныг тэдний ярианаас харж байна. Орон нутгийн зүгээс нутаг орноо зориод ирсэн залуусыг дэмжиж тэдний 30 орчим хувь нь нутагтаа ажиллах санал хүлээн авсан байдаг. Төгсөөд ирээрээ гээд сумын захиргаа маань хэлж байсан. Тэгээд манай найз маань бас ажиллахаар явсан байгаа хатагаар. Монголын залуучуудын холбоо залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цаашлаад тэдний сэдвхүйд эерэг байдлаар ажил төрөлтөд явахын ам чимтийг мэдрүүлэх, хөдөөрөв тэмүүлэх сэтгэлгээг нь тэлэх зорилгоор хийсэн уг хөтөлбөр 2 дахь жилдээ өмнөхөөсөө илүү туршлагатай байдлаар өрнөжээ. Тэр дундаа ажлын гараа төсөл нь жишг өвлжөө, бүтээн байгуулалтын бригад гэсэн 2 хэлбэрээр хэрэгжиж өмнөх жилийнхээ ажлыг өргөжлүүлжээ. Уул уурхай барилгын чиглэлээр суралцж байгаа оюутан залуус ажлын гарааныхаа эхлэл болгож хөдлийн цэм жохон үйлдвэр, уулын мажуулах эрдэнэ төлбөр, баг нуурын нөрсний урхай, Монголын төмөр зам зэрэг улсынхаа томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ. Энэ нь үндсэн мэргэжлийнхээ хүрээнд суралцж яваа залуус ихтэй сургуулийн хичээлийн танхимаас ажлын гараан дээр ирэхэд гарч болох асуудал, хамт олонны дунд хэрхэн дасан зохицох, цаашлаад дадлагын асар том туршлага хөрөнгөлүүлсэнийг энд хэлэх нь илүү зүйзээ. Надтай адилхан зөндөө залуучууд энэ одоо төсөлбөрийн үр дүнг амсаад илүү цаашаа өргөжлөөсэй гэж аяг хүсэж байгаа байхгүй юу. Тэгэж зуны амралтаар хэрэгжиж байгаа төсөл учраас эн чинь богино хугацаанд байгаас өөр аргагүй. Арай үнэхээр одоо яг магадгүй энэс үргэлжлүүлээд бид цаашдаа одоо бүтэн цагаар бүр байнгын тийм зуучлалын ажиллаж гисэн яг энэ чиглэлээр сурж байгаа оюутнууд тэр эрдэнэ үйлдвэртэй ажиллах жишээний тийм зүйлүүд бол байгаа. Бас Багнуур официал компани удирдлагууд бол бас биднийг бол маш сайхан хүлээж авсан. Бас Багнуур официал компани хажуугаар ингээд зүгээр өнгөрч яхад бол хийсэн юм маань бол бас илт харагдаж байгаа. Тэгээ бас бидний дундаас ажиллаж исэн одоо нэг хүн нь бол бас Багнуур официал компанид өөрөө ажилд ороод одоо ч гэсэн ажиллаж байгаа. Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор өөр бусад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдгээс зохис дурдвал алсагдмал дүүрэг захын хорооллын нэртэд зориулсан явуулын хөдөлмөрийн бирж бүх насны ажил горилагчдад зориулсан хөдөлмөрийн яармны тогтмол бие дааж болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж заншсан нь бахархууштай санагдаж байлаа. Цаашдаач үйл ажиллагааны цар хүрээгээ тэгж бодлогоо сайжруулан залууст ажил хөдөлмөр эрхлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх тал дээр санаа тавин ажиллахаа тусгай тулан илэрхийлж байсан юм. Зарим хүмүүс ойлгодог л та Монголын залуучтай холбоо гэхээр одоо нийгэмд юу гэдгийг засгийн газрын одоо дэрэгт байгуулах юм уу эсвэл агентлаг юм уу ч гэдэг юм уу те танаа одоо жишээлбэл төрөөс тогтмол сар болгон санхүүждэггүй энтергээл асуултууд байдаг. Ер нь бол Монголын залуучдын холбоо төрийн бас байгууллага. За төрийн бас байгууллага залуучдынхаа төлөө аливаа одоо зүйлүүдийг бодит боломж тэ өнөөдөр ямар одоо боломж нөхцлүүд байна тэр бүхнээрээ ингээд хийгээд явж байгаа юм нэгэн төрийн бас байгууллага мэдээч хэрэг санхүүжилтийн хувьд ч юм уу одоо юу гэдгийг засаг төрөөс өгсөн ч юм уу тийм зүйлүүд бол байдаггүй. Гэхдээ мэдээж одоо хэрвээ санхүүжилт байхгүй заавал энэ төрлийн байгууллагууд биш гэд бид нар одоо залуучуудтай холбоотой асуудлаас одоо хойш сууж ч юм уу тэд нар дээр заавал бидний хийх ёстой зүйл биш ч гэдэг юм уу ингээх бол биднэрт ирэх байхгүй. Залуучдын өнөөдөр ууган одоо байгууллага 95 жилийн түүхтэй ууган байгууллага учраас бид нар чадах чинээгээрээ асуудлуудыг шийдэхээ хичээж байгаа. Өнөөдрийн байдлаар залуучдын хөдөлмөрийн төв бирж дээр 1297 цагийн ажилтныг дэвтэртэй цагийн ажилтан байна. Тэгэхээр бас одоо яг энэ одоо нэвтрүүлгийг үзэж байгаа ажил олгогч байгууллагууд хөв хүмүүсийг танд одоо ямар нэгэн байдлаар
цагаар оюутан залуучуудаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ гарах юм бол залуучууд хөдөлмөрийн төв би ирж хандаарай. Манай залуучууд бол тэр ажил үйлчилгээг одоо хариуцлагатай, чанартай, ажлын бүтээмжтэй гүйцэтгэх гэдэгт бол итгэлтэй байна. Залуусын эргэн тойрон нэвтрүүлэг энэ удаад нийгэмд тулгамдж буй голлох асуудлуудын нэг болох залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх асуудлыг хөндлөө. Засаг солигдохоор л бодлого солигддог хачирхалтай үзэгдэл давтагдалгүй. Хэдийн хэрэгжиж үр дүнг үзүүлсэн энэ мэт төсөл хөтөлбөрөд үргэлжлээсэй гэж хүснэ. Хөдөлмөр эрхлэлтийн тухай асуудлын шийдлийг хайхаар залуучуудын ууган байгуулахыг зорьсон маань ч зөвдөжээ. Харанхуйг зөвхөж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг мэрэгэн үгийг биелүүлэх мэт мянган төгсөгч, ажил гуйлагч залууст итгэл хайрлахын цацуу тэдний амьдралд бодит хувь нэмэр оруулахыг ухаалаг бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн тухай мэдээсэлт баримтууд үзэгч танд ч бас таалагдсан зэ. Энэ хүрээд нэвтрүүлгээ жаргааж байна. Монгол залуу хүмбэр, ажилтай, орлоготой, эрүүл энх байж эх орондоо эхийг бүтээх болтугай.